Хэрвээ хэрэгждэг бол энэ бол зөв. Сошиал аяг дээр гарч ирнэ. Тэгэл үзэнгөө тэгэл жоохон хэцүүлэгдэх юм. Дандаа л авилгалд итгэдсэн гээл хүн. Тийм хуулийг батлах нэг баталдаг улсууд дээр байгаа учраас батлахгүй. Монгол төр тархалаатай байх ёстой. Хариуцлагын тогтолцоо байж дархлаа сайн байна. Ёс зүйн хариуцлага гаргасан гишүүдийг эргүүлэн татах нь зөв шүү дээ. Мэдээлэл аваагүй. Гэхдээ зөв. Тийм нөхдүүдийг одоо шийдэхгүй болохгүй зү. Ард түмнээс гарч ирчээд буруу юм хийгээд байгаа бол татагдах нь зүйтэй шүү дээ. Ер нь их яхтар сайн ажиллаж байгаа хүн цөөхөн л байгаа бох та. Хүмүүс өөрсдөө харж байгаа байлгүй тий. Таны сонгосон гишүү ерөнхийдөө ажиллаж байгаа. Мэдгүй хэнийг нь сонгосноо одоо мартчихчих. Одоо дийлэнх хувь байгаа да. Ихэнх нь л ер нь тэгэл гарч ирчээл ойлгохтой юм хийхгүй л байгаа шүү дээ. Монгол төрийн тархлаа ер нь хэрэг. Дархлаа гэж одоо манад ер нь байдаг юм уу? Дандаа л авилгалд итгэдсэн гээл хүн болгон мэдчихэж байгаа мөртлөө тэгэл ярихаас цаашгүй л байгаа ш. Дархлаа гэж юм байхгүй л байгаа. За ер нь зөв. Тийм хуулийг батлах нэг баталдаг улсууд дээр байгаа учраас батлахгүй. Батлах хэрэгтэй. Янз юм дуулжийнхан зүгээр ахна улсаар сонирхтул ихтэй ер нь уулын дээр байгаа удирдлага ямар байна вэ тэр анзаагаар байх хэрэгтэй. Тэр татах хууль байх хэрэгтэй. Дээр нь нэг юм хэлэх юм. Сонгуулийн хуулийг өөрчмөр. Тэгэхгүй бол одоо янз улсууд гараад хэцүү байна штэ. Ардум бордохоор л амьдэрч байна. Би Цахван аймгийн хүн. Дөрвөлжин сонох одоо 1000 гаруй км цаанаас ирч хаад энд өнөөдөр явж байна. Тэр гişүүд зүгээр ер нь санаанд хүрэхгүй байна. Ер нь тэгээд сонгогчдод марчдаг юм л. Ер нь хэцүү байна. Тэгвэл сонгогдол мартаад байна шүү. Ерөөсөө ард түмний амьдрал өөдөхгүй. Тэр намаар хараад л гэж байна. Тэр санаалж байгаа хуулийг бол би дэмжиж байна. Хөрсөдөл бас талтай. Тэгвэл зөвлөх юм бий. Тэр хууль зөв байгаа. Намгүйгээр сонгуул явуулж сая одоо жинхэнэ гарч ирмээр байна. Мөн үү? Тэгэхгүй одоо ингээд нэг нам ялдаа тэр ялдаа гэдэг ингээд хоорондоо хөвөлдөл одоо ингээд орж ирээд инхтэй тэмдэглэл ерөөсөө биднээс байхгүй. Тараагтар сонгож болно шүү дээ. Тарээс нь сонгож болно шүү дээ. Тийм байна. Ёс зүйн хариуцлага одоо гаргасан улсыг урлыг гишүүдийг эргүүлэн татах нь зөв шүү дээ. Ер нь ёс зүй гэж ер нь тэд нар байд юм уу? Би л ерөөсөн миний хувьд би зүгээр өөрийнхөө харж байгаа өнцгөөс бол ер нь улсын хурлын гишүүд нарыг нэг тийм ёс зүйтэй хүмүүс байна гэж харахгүй л байгаа. Монгол төр тархалаатай байх ёстой. Жага тавьж байгаа тийм эргүүлэн татах юм байсан зүгээр ах уу? Ерөнхийлөгчтэй биш ер нь тийм хууль байсан зүгээр. Ер нь жоохон хэцүүхэн харагдгаа. Ер нь гэхдээ нэг тийм сайн бол мэдэхгүй. Тэгэл сошиал аяг дээр гарч ирнэ. Тэгэл үзэнгөө тэгэл жоохон хэцүүлэгдэх юм жоохон тааламжгүй байдаг. За хариуцлагагүй тэр хүмүүсийг ер нь бол буулгах хэрэгтэй гэж бодож байна да. Эргүүлэн татах нь зөв л гэж би бодож байгаа шүү дээ. Ер нь бол хитрхи одоо юм шиг байна. Хүний сонголт бол орой хуучин шигээ одоо хэд байхтал би баг болно гэж боддог шүү дээ. Тэгэл одоо энэ их олон асуудал дээр анхаартай өөрчлөхгүй болохгүй юм шиг санагдаж байна. Улс орн жоохон хүндэл байх шиг байна шүү дээ. Улсуудыг харахад Тэгээ ерөөд нь бол дэмжиж байгаа. Яг нэрээ мэдгүй л байна л да. Ямар үед яаж татах юм те. Ер нь бол татах шаардлагатай үед нь татах нь зөв байх л гэж бодож байна. Хариуцлагын тогтолцоо байж ич сайжрахын төлөө сайжрах тийшээ явдаг байхгүй юу айлгүй юм чинь. Тий. Тэгэхгүй ингээ намайг хэн яах вэ те. Ямар ч юм тийм штэ. Зүгээр жирийн захын байгууллагууд тийм штэ. Тийм буцаагаад хариуцлагын заалт бүх журам нь байдаг үстэй тий. Тэр дагуудаа зөв байх л гэж бодож байна. Тэрийг одоо гол нь яг нөгөө зөвл журам юу хуулаа гаргах хэрэгтэй байх гэж байна. Хэмжээ хязгааргүй гэж бас ёс зүйгүй байж болохгүй шүү дээ тий. Тэгэхээр ярьж ил тод ярьж тэгээд хариуцлагын тогтолцоо байж дархлаа сайн байна гэж бодож байгаа. Тэгэхээр угаасаа энэ 126 он чинь бас хамаагүй бас гутааж доромжилж болохгүй. Зүгээр соёлтой шүүмжлэх хэрэгтэй байхгүй энэ 126-гаа бас тий иргэд өөрсдөө бас нөгөө харуулад нь штэ хүнийг одоо хүний биш одоо яг болохгүй байгаа үйлдэлтэй тэр юм аа л ярих хэвээр. Тэгээд ялцчихгүй цорхой байвал тэргээ бүглөө сайжруулах явах хэвээр. За миний хувийн бодол бол ерөнхийдөө Монгол улс одоо хоёр хөршөө бодсон ч гэсэн ерөөсөө л дангаар ерөнхийлөгчийн засагтай болоосой л гэж би боддог. Яагаад гэвэл энэ 126 гишүүн чинь асар их одоо дөсөө өндөр байгаа учраас асар их идэж уух янз бүрийн хээл ахвал янз бүрийн асуудал гарч ирээд байгаа шүү дээ. Ганцхан нэг хүний засаглалтаа болчих юм бол нэг хүн идээд 126 шиг идэхгүй л байна.
Тийм, ёс зүйн хариуцлага алдсан гишүүдийг эргүүлэн татна гэж байгаа шүү дээ. Та энэнийг дэмжих. Энийг бол ерөнхийдөө одоо хэрвээ хэрэгжүүлж чаддсан бол одоо энэ хэрэгжүүлж дандаа прокурор дээр очичоод хэрэгжихгүй байгаа даа л да. Тэгэхээр энийг яах вэ гэхээр ерөнхийдөө ерөөсөө л энэ одоо хоёр хуралтай баймаар байна. Жишээлбэл одоо нэг хуучин шиг нэг социалист нийгмийн үед байсан шүү дээ, тий. Баг хурал, их хуралгийн хоёр хуралтай байсан, тий. Тэрийг ард түмнээс сонгодог тийм л хөвлөртэй баймаар байна бид. Тэгээд нэг ерөнхийлөгч ганц хүчтэй ерөнхийлөгчтэй байвал Монгол улс өөдөл нь энийг бол яг хэрвээ хэрэгждэг бол энэ бол зөв санаа л гэж би ойлгоод байгаа. Ерөнхийлөгч бол зөв санаа гаргаж ирлээ. Тэгээд энэ хэр хурдан хэрэгжих вэ гэж хамгийн гол асуудал байгаа. Тэгэхгүй их хурал төр яаж яах нь бид нар мэдэхгүй шүү дээ. Их хурлын гишүүд чи ямар байр суурьтай байгаа бид нар хэлж мэдэхгүй. Би бол одоо цэдэн болгоог бол би одоо бал даргал гэдэг байсан. Миний ээж хоёр. Бал дарга шиг 44 жил өдөрчсөн тийм хүн одоо Монголд төрөөд нэг ганц нэг ерөнхийлөгчтэй болчмоор байна л гэдэг. Ард түмэн ч хүнийг хүсчил байгаа доо. Хүсээгүй л нэг хүнээс эхэлтэй болоосоо л гэж бодож шүү дээ. Гол нь хамгийн гол нь. Ганцхан хүнээс эхэлтэй баймаар хоёр хөрсч нэг хүн өдөрдөө болж л байна шүү дээ. Яахаар Монгол ус 3 сая гаруй өдөө гэж ганц хүнээс эхэлтэй болж болтгүй юм. Би тэгж л морин жилиг тийм одоо тэр шинжлэгдсэн тийм юу тал бодосоо л гэж бодож байна. Нэг хүнээс эхэлтэй.